Самцамо онлайн сургууль зуршлын төгс эрхлэн төлөвлөж буй Момшогийн бодлого болон бодолтууд Японы засгийн хамтын төслийн хөтөлбөр буюу Момшо шилжилтийн 2019 оны мэдрэл их сургууль математик Б-ийн бодлогын 5. X-ийн модуль нь пай хуух нь 2 идэж 90 градустай 90 градусаас бага байсан юм байна. Тэгэнгүүт болохоор sin x-ийн өмнө косинус x-ийн хамгийн их утганы юм болно, хамгийн бага утганы юм болно гэж. Хамгийн их утга хамгийн бага утга гэсэн юм хоёр л гарч ирсэн юм байна. Энэ ёстой амархан гэж яг л x-ийн модуль гэдэг нь тавьчтэй. X-ийн модуль пай хуух нь 2-оос бага гэдэг чинь нөгөө хасах 90-ээс их x бага x үг шүү дээ. Модуль гэдэг чинь өөрөө нөгөө дотор нь хасах 3 байх юм бол 3-ыг гаргана. Дотор нь зүгээр 3 байх юм бол 3-ыг гаргана шүү дээ, тийм үү? Тэгэхээр x-ийн модуль одоо 4-өөс бага гэж юм бол хасах 4-өөс 4-ийн хооронд тоо байж энэ биелнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол ингэж хэлж болно. Өөрийн угаан гэхээр sinus x дээр нэмэх нь cosine x-ийн хамгийн их утга хамгийн бага байхгүй. Sinus x дээр нэмэх нь cosine x дээр болохоор зүгээр ийм юм хэрэгжилж шүү дээ. Язгуур 2-ыг хаалнаас гаргах чинь тийм үү? Язгуур 2-ыг хаалнаас гаргачаа. Тэгэхээр нөгөөтнийхээ нэг ухааны язгуур 2-тай sinus x үлчинэ. Нэмэх нь гэж жагаад нэг ухааны язгуур 2-тай cosine x үлчинэ. Ингээд тавьчаараа юм. Буцаад үржээд нэг болоод буцаад үржээд нэг болоод энэ тэнцүүгийг гараад ирж шүү дээ. Тэгвэл тэнцүү гэж жагаад одоо язгуур 2 гэдэг юм уу? Язгуур 2 нь жахаа байж. Би нэг ухааны язгуур 2-ыг дээд тавтлагын язгуур 2-оор үржчихье. Тэгэх юм бол арай харахад амархан байж магадгүй. Язгуур 2-ыг ухаан 2-тай sin x тавьчих шүү дээ. Нэмэх гэснээр язгуур 2-ыг ухаан 2-тай cosine x тавьчих. Би энэ дээр бол дуртай юм хийж болно. Гэхдээ би энийг ингэ өвчиж. Язгуур 2-ыг ухаан 2 гэдэг чинь cosine 45 градусын утга үстэй. Энэ язгуур 2-ыг ухаан 2 гэдэг чинь sinus 45 градусын утга үстэй гэж хэлж. Тэгэх юм бол тэнцүү гэж жагаад язгуур 2 бие. Sinus x байгаа cosine 45 градус байгаа. Нэмтэн гэж жагаад cosine x байгаа sinus 45 градус байгаа гэж. Энд чинь нөгөө нэг sinus alpha cosine beta нэмэх нь cosine alpha sinus beta гэдэг юу лээ? Sinus-ийн ил бийн том юм шүү дээ. Sinus alpha-тэй нэмэх нь beta байна уу? Тэнцүү гэх юм бол энэ дээр язгуур 2-ыг ялгаад sinus x-тэй нэмэх нь 45 градус гэсэн үг. Тийм үү? Манай нөгөө sin x дээр cosine x гэдэг энэний хамгийн утга, энэний хамгийн бага утга гэж ярих гэдэг юм маань болохоор гэсэн чинь тэнцүү зүгээр язгуур 2-ыг гаргаж байгаа л их юм жижигхэн юм хийж. Sinus x дээр 45 градус гэж хэлэх юм байна уу? Одоо энэ ишгээ буцаад үргэлээ. Юу лээ? X нь модуль нь 90-ээс багаас шүү дээ. Тэгэхээр болохоор хасах 90-ээс нэмэх 90 хооронд байх хэрэгтэй юм байна. Ингээд хэлчихв. Хасах 90 градусаас x ингээд 90 градусын хооронд байх хэрэгтэй юм байна. Тэгсэн чинь би болохоор сая нөгөө sin x дээр нэмэх cosine x-ийг аюулчлаа. Cosine x тэнцүү язгуур 2-ыг гэж жаад sinus x дээр нэмэх 45 градус юм ингэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр x дээр нэмэх 45 болго. Төчлөлийн бүтэн дээр 45 градус нэмээд өгчэлт. Тэгэхээр хасах 90 нэмэх 45 юм чинь хасах 45 градус болж шүү дээ. Ирсэх гээд x дээр нэмэх 45 градус гээд дараа нь дээр 45-ыг нэмэх юм бол 135 градусаа гэдэг. Энэний нөгөө x дээр 45 гэдэг нь болохоор ерөөсөө хас 45-аас нэмэх 135-ын хоорондох өнцөг юм байна шүү дээ гэж нэг хараад. Тэгэнгүүтээ sinus-ийн графикийг зурчтэй. X-ийг тавиад sinus x-ийг тавьчих. Sinus болохоор тэгтийг байдаг тийм үү? Тэгтийг өслөө явлаа гэд ир дээрээ нэг болоод дараа нь 90-ээсээ буураад 180 дээрээ нь ойлголоод 270 дээр хасах нэг 360 дээр буцаад нэмэх нэг гэдэг үйл явчтай. Доош бас адилхан. Тэгэнгүүт яах вэ? Энд дээр болохоор хасах хэр дээрээ, энэ дээр болохоор нэмэх хэр дээрээ ишигээ хасныгийг, ишигээ нэмэх нэгийг авах байсан. X дээр нэмэх нь 45 гэхэнгүүт болохоор хасах 45-аас 135-ын хооронд гэр энэ дээр хасах 45 градус юм утга байна тийм. Энэ дээр нөгөө хасах тэмдэгтэй язгуур 2-ыг ухна гэдэг маань ч. Тэгээд дээшгээ 45-аас явлаа 0 боллоо 90 боллоо 135 боллоо гэдэг чинь энэ дээр их дээр дахиад 45-ыг нэмсэн байгаа шүү дээ. Тэрний утга нь болохоор дахиад нөгөө язгуур 2-ыг ухаан 2-оор л 45 градусын хаттай адилхан шүү дээ тийм үү? Энэ болохоор 135 градус байна. Тэгвэл хас 45-аас 135 градусын хооронд өгдөг чинь энэ хасах язгуур 2-ыг ухаан 2-оос дээшгээ яваад нэг хүртэл дээгээсээ бороод язгуур 2-ыг ухаан 2 хүртэл явд юм байна гэсэн үг шүү дээ тийм үү? Тэгээ энэний хамгийн их утга гэх юм бол нэгээрээ тийм. Хамгийн их утга бол нэгээрээ шүү. Хамгийн ихтэй нэгийг авчулж байна. Хамгийн багтаа болохоор энэ биш шүү дээ. Энэгээрээ тийм. Хасах язгуур 2-ыг ухаан 2-ыг авчулж байна. Тэгээд sinus x дээр нэмэх нь cosine x байсан. Би эндээс өөр язгуур 2-ыг гаргаж гаад sinus x дээр нэмэх нь 45 градус тавьцсан. Тэгэнгүүт x нь болохоор хасах 90-с гэж байна тийм. X нь хасах 90-с нэмэх 90-ийн хооронд шүү гэхээр x дээр нэмэх нь 45 маань хасах 45-аас
135-ийн хооронд болсон шүү. Тэнгүүд синус яхаа x дээр 145 гэдэг маань болохоор хамгийн ихтэй 1 ажиллах юм байна. Хамгийн багадаа хасах язгуурдаар 2-ыг уухна 2 ажиллах юм байна. Синусийн функц ч бол хаснагаас нэмэх 1-ийн хооронд шүү дээ. Тэр эндээс ч юм болохоор хасныг хүртэл явуулна явсан ч болно шүү гэсэн чинь яхаа энэ муж дээр гээд өгцөн болохоор яг хаснаг гэсэн утгаа авч чадахгүй байгаа тийм үү? Энэ граф дээр яг энэ хаснаг гэсэн утгаа явж чадахгүй. Хасах 2 хүртэл явж чадахгүй тий. Хасах 45-аас нэмэх 135-ийн хооронд гэхээр ерөөсөө хасах язгуурдаар 2-ыг уухна 2-оос дээшгээ нэмэх 1 хүртэл л гэж. Тэр энэ дээр хамгийн ихтэй нэмэх 1 хамгийн багадаа хасах язгуурдаар 2-ыг уухна 2-ороо байгаа шүү. За тэгээд яхаа хамгийн ихтэй гэдэг. Энэ хамгийн их утга нь язгуурдаар 2 гэстэй хамгийн ихтэй 1 уухах шүү дээ. Ингээд үрчээд за язгуурдаар 2 гэсэн утгаа авчлах юм байна. Хизээ авч байгаа вэ гэдэг нь бас энэ графикаас харж байгаа хэлж болно. Энд дээр үлээ x дээр нэмэх 45 гэдэг маань юу 90 болох хэрэгтэй байна уу? Тэ? Энд дээр x дээр нэмэх 45 гэдэг энийг эргэж ээж яхаа синус 90 тэнцвэнийг болно шүү дээ. Тэгэхээр эндээс бол яхаа x тэнцвэ 45 градустай гэдэг. Буюу π-ийг ухаан 4 үйдтэй. Π-ийг ухаан 4 үед болохоор хамгийн их утга аваад язгуурдаар 2 болох юм байна. За энийг болохоор буурлаад хамгийн багтаа гэхээр язгуурдаар 2-ыг үржтэн гэж бод. Язгуурдаар 2-ыг ухаан хасахтай те. Нэг хасах язгуурдаар 2-ыг ухаан 2-ыг тавьчих юм бол за хасна байжиг дээдлээ язгуурдаар 2 үржигдээд 2 язгуураас гарчин доотлолтой 2 нэж 2 2-ын дараа ичаар хасныг гаргах юм. Хамгийн багтаа бол хасныг ажиллах юм байна. Тэгээд графикад гэж харахаар энэ дээр нөгөө хас 45 дээр ирэх гэдэг байна шүү дээ. X дээр нэмэх 45 градус гэдэг. Одоо маань тэнцүү 40 хас 45 дээр ирнэ. X нь өөрөө болохоор хас 90 градус байх юм бол нөгөө синус юу юм хасах 90 тий нэмэх косинус хасах 90 гэдэг маань өөрөө угаас хасна юм уу тий. Тэгж жишээлж болно эсвэл нөгөө язгуурдаар 2-ыг ялгаж агаад яхаа синус хасах 90 дээр нэмэх 45 градус гэдэг синус хасах 45 болохоор хасныг болж байгаа гэдэг. Тэг хасах язгуурдаар 2-ыг үржтэн дахиад яхаа язгуурдаар 2-ыг бахан 2 тэнцүү хасна гэдэг нь ч хэлсэн болно тийм үү. За тэгээ хамгийн мат хасна юм байна. Хамгийн ихтэй язгуурдаар 2 юм байна. Язгуурдаар 2 гэдэг чинь өөрөө 1.4 хүү. Тэ. Нэгээс их тоо байгаа тий. Синус дээр косинус нэмсэн чинь. За тэгээд энэ дээр болохоор хамгийн их утга маань язгуурдаар 2 юм байна гэдэг чинь. Энэ хамгийн бага утга маань хасна юм байна гэдэг чинь. Тэгэд яхаа яг тэр утгыг авах x-ийг нь бол асуугаагүй. Гэхдээ тэр утгыг авах x-ийг нь болохоор амархан тооцоод гаргачих болж байгаа тийм. За нэг план байлаа. Баярлалаа. Дараад дахин уулзъя.